Сайн бацхан уу эрхэм сонсогчид тэмээн тайртай Монгол түмэндээ энэ өдрийн түмэн амгалан айлтган мэдчилье. Энэхүү өнөө цагийн өнгөнд оролдож буй хурдан буянгуудыг танилцуулах цуврал дугаарын маань 6 дахь дугаарт Баянхонгор аймгийн Шинжис цумын харьяат аймгийн алдарт уяач Бадар Садын Отгонбаатарын дураараа хөх хэмээн алдаршаад буй хурдан буянг танилцуулахад бэлэн боллоо. Аймгийн алдарт уяач Бадар Садын Отгонбаатар нь 2013 оноос хойш хурдан тэмээ ууж хурдлуулж 2017 онд аймгийн алдарт хэмээх эрхэм цалыг хүртээд буй шилдэг уяач үлээ. Түүний ууж хурдлуулдаг дураараа хөх тэмээ нь Баянхонгор аймгийн Баянөндөр сумын харьяат Балсангийн Мөнх Туяагийн ботхон тэмээ үлээ. Түүний гаргасан амжилтуудыг төвөрлөн хүргье. 2014 онд Баянхонгор аймгийн Шинжис цум зохион байгуулагдсан аймгийн бүсийн уралдааны хурдан тормоны уралдаанд төрөв магнаа. Мөн тухайн ондоо Баянхонгор аймгийн Шинжис цум малчит төлчдийн баярт зориулсан хурдан тормоны уралдаанд мөн төрөв магнаад 2014 онд Бүгд найрамдах Монгол урт талсын аврах тэмээчин Алтан ботхны эзэн Галдан агсны наримжит 30 жилийн хурдан тормоны уралдаанд ам хүзүүнд хурдалж тормон цагаасаа тодорч дураараа хөх хэмээн алдарт хүрсэн энгийн хурдан буян билээ. 2015 онд Баянхонгор аймгийн Баянөндөр сумд эмнэлэг сургагч спортын мастер Батлан агсны наримжит аймгийн бүсийн уралдаанд аман хүзүү. Мөн тухайн онд Баянхонгор аймгийн Баянөндөр сум Алтан тээлийн хурдан тайлгны уралдаанд аман хүзүү. 2015 он Баянхонгор аймгийн Баянөндөр сум Батлан агсны наримжит өвлийн хурдан тайлгны уралдаанд аман хүзүү. 2015 онд Бүгд найрамдах Монгол урд улсын аврах тэмээчин Гомбогой наримжит говийн бүсийн уралдаанд төрөв магнаа. 2018 онд Баянхонгор аймгийн Баянөндөр сум Батлан агсны наримжит 20 жилийн говийн бүсийн уралдаанд аман хүзүү. 2019 онд Баянхонгор аймгийн Жинс цум зохион байгуулагдсан аймгийн бүсийн уралдаанд айргийн 5. 2018 онд Бүгд найрамдах Монгол урд улсын аврах тэмээчин Ган төмөр аваргын наримжит хурдан тэмээний уралдааны аман хүзүү. 2020 онд Баянхонгор аймгийн Богд цум зохион байгуулагдсан улсын бүсийн уралдаанд аман хүзүү. 2021 онд Баянхонгор аймгийн Шинжис цум Залааж институтын ботго аймгийн алдарт уяач Хадбаатарын шар тэмээний клипэн зориулсан хурдан тэмээний уралдаанд төрөв магнаа. 2022 онд Баянхонгор аймгийн Шинжис цум эмнэлэг сургуулийн спортын мастер Батуйгийнхын наримжит хурдан тэмээний уралдаанд төрөв магнаа. 2023 онд Баянхонгор аймгийн Жинс цум зохион байгуулагдсан аймгийн бүсийн уралдаанд айргийн 5. 2026 оны Баянхонгор аймгийн Баянөндөр сум зохион байгуулагдсан аймгийн бүсийн уралдаанд төрөв магнаа дурдалж төмөр хүлгийн эзэн болсон билээ. 2023 онд Баянхонгор аймгийн Дуурсахын хүндээ зохион байгуулагдсан улсын бүсийн уралдааны айргийн 3. 2025 он Дорноговь аймгийн Сайн шат хотноо зохион байгуулагдсан их говийн тэмээ улсын бүсийн уралдааны айргийн 4. Мөн 2026 онд Дундгов аймгийн зохион байгуулагдсан тэмээн дээрээс наран ойрхон улсын бүсийн уралдааны айргийн 5-д тус хурдлаад буй хурдан буян билээ. Энэхүү Бадар Садын Отгонбаатарын дураараа хөх тэмээ нь 12 төрөө 18 аман хүзүү 19 айраг хүртээд буй идэрхэн өнөө цагийн өнгөнд оролдож буй шилдэг хурдан ат үлээ. Ингээд аймгийн алдарт уяач Бадар Садын Отгонбаатар ах болон түүний гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж цаашдынх нь уралдаанд улам их амжилтыг хүсэн өрөөё.